Томигийн суугт товтой морил. Бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө сэдвээр дэлхийн хамгийн аимшигтай 5 туршилтыг танилцуулъя. 2 дугаар хэсэг. 5. Энэ судалгааг Айовагийн их сургуулийн хэл ярианы эмгэг судлаач Вендел Джонсон удирдаж байжээ. Джонсны туршилтыг өнчин 22 хүүхдтэр хийсэн бөгөөд энэ нээрүү болох зорилготой байв. Өнчин хүүхдүүдийн тал нь хэл ярианы эмчилгээний явцад ээрч эхэлсэн бөгөөд нөгөө тал нь эхэндээ гацхгүй байсан ч гацхгүй ярьсныхын төлөө шоолж доромжилдог байв. Үр дүнд нь Джонсны таамаглаж байсанчлан ээрүү гацаа байдалд орохгүй байсан бөгөөд ихэнх нь биеэ тож өөрийгөө хамгаалах чадвартай болсон. Одоо ямар гэчинч туршилт гэх юмт. 4. Дэ Аверсон гэх төслийг Өмнөд Африкт доктор Опри Левин боловсруулжээ. Энэхүү туршилтын зорилго нь цэргүүдийг ижил хүстэн гэдгээс нь эмчлэх явдал байв. Өмнөд Африкийн армид ижил хүстэн байхыг хориглосон тул Левин хохирогчдод хүссэн зүйлээ хийх боломжтой байсан бөгөөд үүнд химийн аргаар хөнгөлөх буюу тайган болох, хүчээр цахилгаан шок эмчилгээ гэх зэргийг хийх болов. Эдгээр туршилтуудыг нийт 16-аас 24 насны 900 гаруй хүнд хийсэн байна. Ижил хүстэн цэргүүдийг эмэгтэй хүн сонирхдог болох туршилт амжилтгүй болсноор тэдний дараагийн арга зам нь хүүсийг нь солих байв. Тэдний гэр бүл найз нөхдөс нь бүх холбоог нь тасалж, бэлэг эрхтнийг нь өөрчлөх мэс засал хийж, эмэгтэйгэх төрсний гэрчлэгийг шинээр олгож байв. Энэ хагалгааг цэргийн эмнэлгүүдэд хийсэн бөгөөд мэс заслын үеэр өвчтнүүд маш ихээрээ нас барч байв. Үүнд мэс засал хийсэн болон эмчилгээг хагас дутуу хийж орхих явдал маш их байсан. Энэ өөрчлөлтөд хангалттай сэтгэлийн бэлтгэлгүй байсан өвчтнүүд сэтгэлийн хямралд орж олноороо амиа хорлож байв. Үүнийхээ төлөө Левин ердөө 5 жилийн хорихол авсан байна. 3. Таскигийн судалгаа нь 1932-оос 72 оны хооронд хийгдсэн бөгөөд Тэмбүүгийн судалгаа байв. Арьс өнгөөр ялгуурлан гадуурхагч тэрээр Тэмбүүгийн өр нөлөөг судалгаар зөвхөн хар арьс хүмүүстээр туршилт хийв. Нийт 600 гаруй эрэгтэйчүүд дээр туршилт хийж 399 нууг өвчнөөр халдвар авчээ. Эдгээр эрчүүдүүд туршилтанд ердөө 6 сар зарцуулагдана гэж хэлсэн ч хүнцэл, мөнгөн ус зэргийг олон тооны хортой уус мэлтэй хамт өгч дараа нь тайвшруулахын тарьдаг байв. Хохирогчид халдвар тараадаг өвчин гэдгийг мэдээгүй байсан учраас данцаар 40 жил энэхүү өвчин үргэлжилсэн байна. Тэд бүр анхнаасаа яагаад туршилт хийж байгааг ойлгоогүй явжээ. Тэдэнд илүү их хэмчилгээ хийж нухасны тариа маш ихээр хийх болов. Харин туршилт эхэлснээс хойш 15 жилийн дараа буюу 1947 онд тэд пенициллин Тэмбүүгийн эсрэг сайн үйлчлэгтэй юм болохыг олж мэдсэн ч туршилтын субъектүүдэд эмчилгээ огт хийсэнгүй. Тухайн үед 28 оролцогч Тэмбүүгээр нас барж 100 гаруй хүн өвчний холбоотой хүндрэлүүдээс болж нас барж 40-оос доошгүй эхнэр нөхөр Тэмбүүгээр өвчилж 19 хүүхэд төрөх үедээ өвчилсөн байна. 2. Америкийн анагаах ухааны судалгааны төсөл нь 1946-аас 48 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Гватемала дахь эмзэг бүлгийн хүн амд ёс зүйгүй туршилт хийжээ. Судалгааны зорилго нь антибиотик, пенициллин, хүнцэл, зэрэг янз бүрийн эмийг хэрэглүүлж үр дүнд хүний биед хэрхэн нөлөөлөхийг судлах байв. Дэлхийн 2 дугаар дайны ихэнх үед Америкийн нэгдсэн улсын анагаах ухааны судлаачид биеэ үнэлэгчтэй нийлж байсан цэргүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргыг хайж байв. Ийм учраас 1940-од оны эхээр засгийн газрын эрдэмтэд пенициллин Тэмбүүг халдвар авснаас хойш хэдхэн хоногийн дотор арилгадаг болохыг олж мэдснээр Америкийн нэгдсэн улсын айрам пенициллинийг бэлгийн замын халдварт өвчнөд дараах эмчилгээний хэрэгсэл болон ашиглаж эхэлжээ. Гэсэн хэдий ч пенициллин урьдчилан сэргийлж чадах хэсэг, бусад бэлгийн замын халдварт өвчний үед хэрэглэж болох хэсэг нь тодорхойгүй байв. Мөн пенициллины нийлүүлэлт хязгаарлагдмал байсан тул эрдэмтэд бусад бодисуудыг урьдчилан сэргийлж чадах талаар туршилт явуулах сонирхолтой байсан учраас энэхүү төслийг эхлүүлсэн байна. Судалгаанд хамрагдсан 10-аас 72 насны 5500 гаруй хоригдлууд, биеэ үнэлэгч, цэргүүд, хүүхдүүд, сэтгцийн өвчтэй өвчтнүүдийн 1308 орчим нь Тэмбүү, Закхуйтэн бэлгийн замын халдварт өвчнөөр зориудаар халдварлуулж хүчээр туршилтанд хамруулсан байна. Биеэ үнэлэгчдийн умаа хүзүүн Тэмбүү тарьж хоригдлуудад халдвар авсан биеэ үнэлэгчтэй бэлгийн харьцаанд оруулах, шодоо шээсний сувганд тарилга хийх, тарих нухасны шингэн нэвтрэхийн тулд гавлан ясны арт талын дагцны ясан доор зүү тавих, сэтгцийн өвчтнүүдэд шээсний сувг, шулуун гэдэс, нүдрүүн тарих замаар халдварлуулж байв. Онцлогооны аргыг боловсронгуй болгох зорилготой судалгааны энэ үе шат нь 1953 он хүртэл үргэлжилсэн бөгөөд
нийт 83 хүн нас барсан байна. 1. Японы эзэн хааны армийн аимшигт үйл явдал олон байсан ч 731-р ангиас илүү аимшигтай зүйл байсангүй. 1930-аас 40-од оны үед Манжуурт байрлаж байсан Японы цэргийн нууц анги юм. Уг цогцлбор нь ширээний теннисний газраар баригдаж байсан ч анхны зорилго нь биологийн зэвсэг бүтээх явдал байсан бөгөөд тэдний туршилтанд хамрагдсан хүмүүс нь дан хятад иргэд байв. Хохирогчдоо хүн биш гэж үзэж тэднийг гуайлан гэж нэрлэдэг байв. 731-р ангид хийсэн туршилтууд 200,000-аас 300,000 хүний үхэлд хүргэсэн байна. Туршилтанд нь хордлого, зэвсгийн туршилт, хөлдөөлт, тэмбүүгийн өвчин гэх мэт хүний бие хэдий хөр хүртэл тесч чадах тухай туршиж байв. Тус ангид биологийн дайн хийхэд хүний биеийг хэрхэн нөлөөлж буйг турших ажиллагааг хийсэн байна. Үүнийг Иши Широ гэдэг хүн захирч байсан бөгөөд тэрээр албан тушаалаа ашиглан дайнд ашиглаж болох биологийн зэвсгийн туршилтыг хийж байв. Дайн дуусахад баримт бичгийн ихэнх нь устгагдсан бөгөөд зөвхөн зохисоор хийгдсэн туршилтуудын нууцуд хэдэн 10 жилийн дараа л гарч эхэлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн цогцыг задлан шинжилгээнд хамрагдуулж туршилтын үр нөлөөг нь шинжилдэг байв. 731-р ангид болсон үйл явдал түүхэнд хамгийн аимшигт хэрцгий үйлдэлүүдэд багтсан байна. Ямар ч мэдээ алдуултгүйгээр хохирогчийг амьдаар нь задлан хийх, тахал, холер, сүрье зэрэг олон төрлийн өвчнөөр зориудаар халдварлуулах, тесрэх бөмбөг, хортой хий, үхлийн аюултай бактери, хөлдөөж алах гэх мэт олон зүйлүүдийг мөн хийв. Түүний багийнхны олж мэдсэн хамгийн чухал баримттай зүйл нь хөлдсөн мөчийг эмчлэх хамгийн сайн арга бол 37 градусын халуун усанд дүүрэх явдал байв. Гэвч үүнийг олж мэдхийн тулд тэрээр маш олон хүнийг олон удаа хөлдөөж гисгэж туршиж байж олсон байна. Судалгааны аимшигтай байдлаас цөөхөн хүн амьд үлдсэн ба одоо ч 731-р анги хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа. Гайхалтай нь Японы олон судлаачид ялаас бүрэн мултарч чадсан ба тэрэн дунд генерал Ичироч бас байв. Тэнд болсон явдлыг нуун дарагдуулахын тулд маш их зүйлийг Америкийн нэгдсэн улсад өгсөн ба мэдээж хамгийн чухал нь судалгааныхаа бүх баримт бичгээ өгсөн гэж таамагладаг ба нийтэд зарлахдаа тэдгээр баримт бичгүүдийг устгасан гэж зарладаг байна. Америкийн нэгдсэн улс Япончуудаас ямар судалгааны үр дүн хариунууд авсан нь яг үнэндээ тодорхойгүй байдаг. Мөн Японы засгийн газар дэлхийн 2-р дайны үед үйлдсэн бусад олон тооны дайны гэмт хэрэгүүдийн хариуцлагыг мөн хүлээгээгүй байна. Хохирогчд нь хохирлоо барагдуулах хүсэлт гаргахад тэдний хэрэгцээг олон улсын их тайвны гэрээгээр хангасан гэх үндслээр татгалцсан хариу өгчээ. Хэрвээ та өөр амтан болон төрөл зүйлийн тухай сонирхолтой зүйл сонсохыг хүсэж байвал комент бичээрэй. Мөн лайктаар subscribe дарахаа мартаоцай. Баярлалаа.